Та мод тарих гэж байна уу? Тэгвэл танд хэрэгтэй 100 хэдэн зөвлөмж хүргэе. Монголын нөхцөлд модыг хавар 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүл үе хүртэл буюу газар гисэж эхэлснээс мод навчлаад дуусах хугацаанд мөн намар 10-р сарыг дуустал хугацаанд тарвал хамгийн тохиромжтой үе байдаг. Эхлээд модны хэмжээнээс шалтгаалan нүх буюу тоогоо ухаж бэлтгэнэ. 2 м орчим өндөртэй суулгацсанд 50 см-ийг харьцах 50 см-ийн диаметртэй тоогоо бэлтгэнэ. Бэлэн болсон тоогоогоо дүүртэл услаад хонуулбал их сайн. Мод тарьж ургуулгад хамгийн чухал зүйл бол хөрс. Хөрсөө 50% хар шороо, 30% элс, 20% нь бордоо байхаар бэлтгэнэ. Тогооны голд суулгацын үндсийг нугалж гинтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гинтээхээс сэргийлэн хөрсийг баг багаар үндэсний хүзүүч хүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зайвалтай. Ингээд модоо суулгасны дараа модны тогоог дүүртэл услана. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл услана. Мод тарих чухалч тарьсан модоо арчиж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Та тарьсан модоо хаврын улиралд 5 хоногт 1 удаа тогоог дүүртэл, зуны улиралд 2-оос 3 хоногт 1 удаа тогоог дүүртэл услана. Намрын улиралд цэник усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвлийн улирлыг дуусгана. Ийхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайн хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Нэг га ой мод нь 18 сая шометр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчил төрөгч ялгаруулахаас гадна утаа унярын 30-35%-ийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25%-ийг замхруулж, тоос шороог 21-ээс 76% хүртэл өөртөө барих Created using Powtoon.